Сайн байцгаана уу? Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээтэй холбооны ээлжид нээлттэй хичээлийг эхлүүлжээ. Хичээл 176. Энэ хичээлээр үйлдвэрийн зардлын хэлбэлцэлд нөлөөлсөн хөлсөх ба тогтмол хүчин зүйлийн шинжилгээг авч үзнэ. Холбогдох нийгмийн шилжээний хаягийг зааж өглөө. Өмнөх хичээл 175-д хоёр тусдаа үгснэгтээ судалсан үйлдвэрлэлийн зардлын хэлбэлцэлд нөлөөлсөн хөлсөх болон тогтмол хүчин зүйлийн нөлөөллийг энд нэгтгэж нэг үгснэгтэнд байршуулсан болно. Өмнөх хичээл дээр үйлдвэрлэлийн зардлыг нөлөөлсөн хоёр хөлсөх хүчин зүйл, энд бол хөлсөх хүчин зүйл, нөгөөд нь тогтмол хүчин зүйл. Хөлсөх хүчин зүйл нь бол 3 хүчин зүйлийн нөлөөллийг илэрхийлсэн байгаа. Эдгээрийн тон удуудыг бол энд бичсэн. Тогтмол хүчин зүйлийн нөлөөлөл нь хоёр хэсгээс бүрдэж байгаа. Тэдгээрийн тон утгыг бол энд бичсэн байна. Эдгээр хоёр хүчин зүйлийн нэгдсэн нөлөөллийн үр дүн нь бол 30,000 гарсан байгаа. Энэ удаагийн хичээл 176-даа дээрх 5 хүчин зүйлийг бол нэгтгэж нэг хүснэгтэнд энд харуулсан байна. Эхний хүснэгтийн эхний мөрөнд бол төсөөлөх нийт зардлын дүн бол 600,000, гүйцэтгэлийнх нь 630,000. Гүйцэтгэлийн машин цагт ноогдох үйл ажиллагааны түвшин, шууд материал, хувиргалтын зардлын нөлөөлөл бол 625,000 гарсан байна. Эхний хүчин зүйлийн нөлөөлөл нь бол 2 дугаар мөрийн дүн 625,000-аас эхний мөрийн дүн 600,000-ыг хасгал бол 25,000 гарсан байна. Энэ бол энэ машин цагийн нөлөөллийг бол илэрхийлжээ. Энэ 25,000 бол хичээл 176-даа зүтсэн хөлсөх хүчин зүйлийн нөлөөллийн хувьсах үр ашгийн хэлбэл 6,250 болон тогтмол хүчин зүйлийн нөлөөллийн нэг хэсэг болсон тогтмол үр ашгийн хэлбэлзэл 18,750 гэсэн энэ хоёр тооны нийлбэр 25,000-ыг бол илэрхийлж байна. Үлдэх 3 хүчин зүйлийн нөлөөлөл бол энд гарсан байна. Энэ нь бол энд хасах 18,750 гэдэг нь бол ашиглагдаагүй хүч чадлын нөлөөлөл. Нөгөө энэ хоёр хүчин хоёр тооны нийлбэр бол зарцуулалтын хэлбэлзлийг илэрхийлж байгаа. Энэ хоёр тооны нийлбэр бол 23,750 байна. Энэ 23,750 болон хасах 18,750-ын гаалгүйрийн нийлбэр бол энд илэрхийлэгдсэн нэмэх 5,000-ыг харуулж байна. Ингээд хоёр хүчин зүйлийн нэгдсэн нийлбэр нь бол нийт үйлдвэрлэлийн зардлын хэлбэлзэл нэмэх 30,000-ыг харуулж байна. Зардлын хэлбэлзэл нэмэх тэмдэгтэй гарсан нь бол зохисгүй гэсэн утгыг харуулж байна. Ингээд өнөөдрийн хичээлийг дуусгаж байна.